Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist болонд тавтай морилно. Би Болормоо байна. Энэ удаагийн мань зочноор Монгол улсаас оюутлчин наран цацрал холбогдож байгаа билээ. Тэгээ одоо бүгдээрээ хамтдаа наран цацралтай хийсэн ярилцлагыг бүлээн авч сонсцгоё. Байна уу? Байна. За, сайн байна уу нараа? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж авч бидэнтэй хамт бас ярилцахаар холбогдож байгаа чамд баярлалаа. За. Намайг одоо сонгож оролцуулж байгаад бас баярлалаа. За, нараа чи бидэнд өөрийнхөө тухай танилцуулаач. Ямар мэргэжилтэй бэ? Хэдэн настай вэ? За, намайг Нам Цэцэрлэг гэдэг. За, би одоо 40 нас хүрж байна. За, тэгээд оюутлчин мэргэжилтэй. Ер нь бол миний өөрийн мэргэжил бол оюутлчин. Тэгээд их олон ажил хийсэндээ ер нь бол оюутлчингоо хийхгүйгээр арай өөр чиглэлээр ч юм уу те хуваарай бизнес эрхлээд их олон зүйлийг хийсэн. За, манай нараа гэр бүлтэй танилцуулаач нараа. За, манай нөхрийг их насан гэдэг. Би нөхөр 7 хүүхдийн хамт амьдардаг. Амбул зүйлээ. Сайхан өнөр өтгөн гэр бүл байна. За, нараа. Хоёулаа Монголын Adventist мянган мишнэр анхны хөдөлгөөнд цуг явж байсан. Бид хоёр бие биенээ тэр үеэс таньж мэддэг. Тэр үеэс л нөхөрлөж одоо явсан хүмүүс байгаа тий. Тэгээд найзынхаа бас урилгыг хүлээж аваад ингээд надтай холбогдож байгаад нараа би үнэхээр их баяртай байна. Тэгээд бас чамайг хамгийн түрүүнд оруулах юмсан гэж бас бодчихлаа. Чамаас бас их сонирхолтой ярилцлага гарах байхаа гэж бас бодчихлаа. Тэгээд нараа анх яаж сүмд ирж вэ? Анх яаж сүмд явж Бурхныг хүлээж ав? За, анх би Сэлэнг аймгийн Самд сум. Би ер нь өөрөө Сэлэнг аймгийн Самд сумных. Тэгээд Самд суманд анх одоо 10 жил төгсөөд одоо яг 10 төгсчөөд хийх ажил. Ингээд нэг еврейл байж ах үед нэг тийм үлзэмаа. Тэгээд ихмэгч хоёр одоо тэнд нэг хэсэг хугацаанд очиж исэн юм аа. За. Тэр үед л одоо анх нэг юм хоёр эмэгтэй байдаг юм аа. Энэ хамт очие нараа гэд манай нэг таньдаг бүсгүй томлоотой бүсгүй маань намайг дагуулж очиж ирсэн. Тэгээд анх тэнд очиод тэндээс би ер нь хамгийн анх одоо итгэгч одоо болох үндэс маань тавигдсан. Одоо тэр хоёр хүний нэмсэглэл, тэр хоёр хүний нөхөрлөл надад бол хамгийн их таалагдсан. Тэгээд тэндээс хамгийн анх Бурхны үгийг сонсч ирсэн маань болохоор зэрэг Иохан 3:16 энэ ишлэгийг биднэрт чээж төлсөн байхгүй. Тэгээ хамгийн анхны очсон өдөр. За, өстө том ишлэл шүү дээ тий. Тэгээд Иохан 3:16 чээжлээд тэгээ тэрийг чээжлээд эхлээд би бол зүгээр чээжилж гисэн. Тэгээд дараа нь бодоод энэ яагаад тий үнэхээр хайрлаад ингээд ертөнцийг хайрлаад хүүгээ ингээд бидний төлөө өгсөн энэ ямар сони ингээд бодоод эхэлж байгаа байхгүй анх Бурхны талаар. Тэгээд улам цааш нь лавшруулж бодсоор ингээд лавшруулж судалж байгаа л анх итгэж болсон доо. За. Тэгээд нараа анх мишнэрийн сургалтанд яваад тэгээд чи Төв аймагт анх хуваарлагдаж очиж ажиллаж байсан тий заяатай хамт. Тэгээд тэр үед тохиолдож байсан хөгжилтэй явдал юу вэ? Анх мишнэр болоод очиж байсан. Эсвэл айгүй хэцүү тийм одоо нөгөө нэг хүнд хэцүү тийм явдал юу вэ? Одоо хөгжилтэй ч юм их байсан, хүнд хэцүү ч юм их байсан. Тэгээд одоо мянган мишнэрийн сургалтанд чинь бид нар чинь бас 20 хэдүүлээ сурч байсан баха тий 24 5-аа. Тий. Тэгээд тэр сургалтнаас чинь одоо хамгийн бага насаараа хамгийн бага нь заяа бит хоёр байсан. Тэгээд хамгийн бага хоёр нь партнерууд хамгийн бага хоёрын яг партнер болгоод хамгийн ойрхон аймагт нүг нь өгсөн байлээ. Хажуудаа шахуу бараг. Тэгээд Төв аймгийн 100 мод хот тэгэхээр зэрэгс би нэг л амар том газар очино. Тэгээд Улаанбаатар хотоос гоё хол газар явна. Ерөөсөө очиж үзээгүй тийм газар учраас тэгээд төсөөлсөн юмсэн. Тэгсэн чинь намайг ингээд бид хоёр ингээд бас нөгөө яг сургалтаа төгсчөөд 100 модтой ирэлгүйгээр нөгөө машин одоо давхар байсан тэр үед чинь 3 давхарсан бид хоёр нэг бас нэг 7 хоног хэрэг амьдэрсэн юм аа. Тэгээд юунда 100 мод руу ингээ явах болж байгаа гэсэн инкойрч
анх хэлбэрээр тайлбарлаж өгч байгаа. Төв аймаг бол Улаанбаатар хотоос маш ойрхон, хамгийн ойрхон аймаг учраас та хоёрыг хамгийн ойрхон аймагт танилсан юм а гэд. Тэгээд ингээд яг явах гараад ингээд микрд явдаг гэсэн тэр үед тэгээ микрд суугаад Төв аймаг руугаа явлаа гэсэн чил одоо нөгөө Улаанбаатар хотыг ч яг бүрэн сайн мэдэхгүй байхгүй юу. Тэгээд ингээд суугаад явж исэн чинь нисэх тааралдаад нисхийг ингээд харангуудаа энэ улаа юу 100 мод юм уу гэсэн чинь жалаа чинь биш ээ гэл. Тэгээд явж исэн чинь ингээд дахиад уул даваад байсан чинь дахиад нэг хэсэг хайдадсан байхгүй юу. Энэ харагдаж байгаа 100 мод юм уу гэсэн чинь биш ээ арай болоог байна гэл. Тэгсээр хагаад нэг нэлээд шорон замаар айгүй хэцүү замаар явсаар байгаа 100 мод дээр иржсэн. Тэгээд би нөгөө 100 мод хот гэхээр зэрэг өөрөө нөгөө сэлэнгэд байсан сэлэнг дахан Эрдэнэтийн хот гэдэг нэрээ нэрлэжсэн болохоор тэр шиг их юм гоё дахан Эрдэнэт шиг том хотод ирнэгээ бодсон чинь жижигхэн хөдөө газар иржсэн. За тэгээд хоёр хоёулаа инээлдээд ямар сонин газар вэ гэх. Инээлдэж байлаа. Тэгээд 100 модод ирчээд бас анх мишнэр болж ирчээд бас хэцүү юмнууд маш их байсан. Гэтэ сайнны сүмийнхэнд их авчигдж байлаа. За тэгээд засаг захиргаа, тагнуулын алба гэж бүгд л ингээл бид хоёрыг ингээд шахаж авчаал одоо бичиг баримт турааж авчаал ингээд өгөхгүй одоо та хэдийг одоо Төв аймагаас явна гэх юм бол тийм энэ шашингийн сүмээ аваад явна гэх юм бол та хоёрын бичиг баримтыг өгнө гэж. Тэгээл одоо бид хоёрын бичиг баримтыг сумын засаг дарга ингээ хураагаа авчихсан. Тэр үед тэгээд хин энх хоёр их ирж бүр Баатартай ирж ингэж хэлж яаж тайлбарлаж ингэж юу яаж ээж хууль дүрм ингэж яаж ээж тэгээд бид хоёрын бичиг баримтыг авч өгч ирсэн. Ер нь бол анх Төв аймагт ирж байгаа. Тэгээд тухайн үед болохоор бас айгүй хүнд санагдчихсэн баг тий. Одоо ингээ бодоход их инээдэмтэй дурсамжтай л байгаад байгаа байхгүй хэдий хүнд байсан ч гэсэн. Тий. Тэгээд бид хоёрыг бүр амар бүтэн сайнны сүмийн нөгөө итгэгч гişүүд ингээл бид хоёрыг сатана зайл гэж бид хоёр л чулуу шидэл ингээ гудамжинд явж ирсэн чинь гэнт нэг юм төмөр хашааны цаанаас хүмүүс чулуу шиддэг байхгүй юу? Тэрнтэй яана гэж хоёлаа толгоогоо бариад хүн чинь хамгийн түрүүнд толгоогоо гад юм байлээ. Тэгээд толгоогоо бариад хоёлаа амар гүүж ирсэн. Тэгсэн чинь та нэрээ адвентист сүмийн сатанууд зайл гэж бид хоёрыг чулуудгал. Тэгээд бид хоёр аяг залбирдаг. Хоёлоо суугаал та нэрээ залбирж байгаа л тэгэл хоёлоо гадагшаа гардаг тийм байсан. За тэгвэл одоо хөгжилтэй үе. Саяных бол хүнд хэцүү үе нэлээ шүү дээ тий. Тэгвэл хөгжилтэй дурсамж нь юу вэ? За хөгжилтэй дурсамж юм байна. Одоо зөндөөл олон байна дөө. Тэгээд за нэгээс нь дорсоход одоо анх сүмэд ингээд нөгөө сонирхож ингэж нэг 2 3 юм хүмүүс ирж байгаа байхгүй юу? Одоо энд ингээд сүм байгуулагдсан гинэ гэдэг ингээд байгуулагдаж байгаа гинэ гэдэг нөгөө манай түрээсэлсэн байрны маань их ч ингээд дүүдээ ярьсан юм байна л да. Тэгсэн дүү нэг 2 3 хүн дагуулад ирж байгаа байхгүй юу? Хамгийн анх. Тэгээд тэр 3 ирчээл өөртөө яг ингээд юм ярьж чадахгүй. Тэгээд бид нар чи өөртөө болохоор ч бүтэн сайнны сүмд бас явж исэн улсууд юм байлээ л дээ. Тэгээд тоостой ингээд юм ярьж чадахгүй. Бид тэрийг ингээд холоос ингээд хараал ингээд суугаад исэн. Тэгээ бид хоёр өөртөө очиад сайн байна уу гэдгсэн чи зүхтаага явчихсан инээдтэй. Тэгээ яг бид хоёрыг яг нөгөө нэг сатанууд гэдэг үүднээс нь ингээ хараад шууд дээрийг ингээ харангуйтай шууд цухтаага явчихсан ерөөсөө амар хурдан гүүгээд бид хоёр яг нэг хүмүүсийг ингээ барих гэж байгаа юм шиг. Тэгээ нэг тиймэрхүү хөвчлөлтэй юмнууд бол тэгэл мишнэр усан хань зөндөө тохиолдож ирсэн. За зарим нь зугтан, зарим нь айнд хоёроос. Тэгээд ингээл ажилчтай уулзал болол цугларсны дараа бид нар баг алавтай юм шиг Төв аймаг явдаг гэсэн шүү дээ. Та хоёр дөрчихгүй тий. Айгүй их тий, айгүй их очсон байх шүү тий. Бусад газруудыг бодвол дараа нь ингээд ер нь тэгэл байнгын л очдөг байсан дөө. Би л айгүй би ганцаараа ч гэсэн айгүй их очдөг байсан шам дээр тий. Очиж нэг хончоол ирдэг. Өсвөр үедээс гоё байсан шүү. Тэгээд ингээд амар хэцүү ингээд байж байгаа үед ингээд мишнэрүүд ингээд бөөнөрөө ирэнгүүт чинь тэр чинь амар том сэргэлт болж байгаа байхгүй юу? Тийм бид хоёрын яг нь хэцүү нөхцөл байдал дээр тэгээд ингээд хамт ажилладаг одоо бид нартай мөр дэрэг зааж байгаа мишнэрүүд маань ирээл ингээд хамт залбираал ингээд өдөр бужигналаа тэгээд хуваалцаал ингээд бужигнаал тий хамт бид хоёрын үйлчлэлд ингээд хамт явуулчих яриад ингээд айгүй
гоё байгаа юм чи угаасаа тэг айгүй том сэргэлт болдог байсан тэр үед. Тэгэл намаа шахаж байгаа л Библи шабат хичээлдээ нөгөө сургаал номлол дээр тавьчихдаг бид нар. Тий. Чи номлол тэгээд би одоо яаж ч хөөрдөг байсан өнгөрөөл сургаал номлол дээр ер нь айгүйх тийм боломж нь гарахаар айгүйх номлодог гэсэн шиг санагдаад идэх. Одоо бодоод ахад. Гоо залуу байхдаа сайхан байжээ. Тий. Тэгээ ерөнхийдөө бид нарыг ингээд хамт ингээд томилдог. Тэгээ хоёр ингээд томилдог чинь бас их одоо тухайн үед бол их гоё байжээ гэж би боддгийн. Их тийм тий бас нэг нөхөрлөж дотносох нэгнийхээ сайн мог мэдлцэг тий хань бараа болох тийм тий хань бараа болоход их гоё. Тэгээд угаасаа Библиэлд анх нэмшнэрийн сургалт төгссөн байсан үе болоод тэр ямар ч нөгөө нэг саад бэрхшээл байсан гэсэн тий нэг амар хүчтэй зурагтай хакендөө итгэл ингээл дайрдаг ерөөсөө тийм л үе байсан дээ тэр үедээ болоод гэж би одоо бодоод хад ингээл тэр төсөөлгийн тэрийг яг л тэр л үе гэж дээ. Тэгээд бас угаасаа Библи дээр юу штэ Есүс дагалдагч нарыг 2-2-оор нь явуулсан шүү дээ. Би биентэйгээ хань. Харин тий. Би биенийгээ одоо дэмж гэ тий. За. Тий. Нара одоо нэг асуулт байна. Бид нар ингээд ерөнхийдөө ингээд холбогдож байгаа хүмүүстэйгээ ярилцж байгаа хүмүүстэй 7 асуулт тавьдаг. Тэгээд тэрний маань нэг асуулт эхний асуулт болох Адвентист итгэл бишрлийн талаарх чиний бодол. За эсвэл нэг онцгой одоо би ийм Адвентист итгэл бишрүүл дотроос би энийг онцголдгоо гэж. Би бол Адвентист итгэл бишрлийн юмс одоо итгэл бишрлээс бол 3 тэнгэр элч мэдээг илүү их онцгойдог. Хааж байхгүй тий 3 тэнгэр элч мэдээтэй манайд бодвол. За бас дээр нь давхар нөгөө зөвгөнлийн тий бас нэг сайхан Элнот гэх зөвгнөгчтэй манаас энэ хоёр төр бол айвих тийм одоо итгэл бишрэл маань ингэж өсөж итгэл бишрэл маань батцчихэдэг гэх юм уу тий тийм байдаг. За 3 тэнгэр элчийн мэдээ хаана байдгийг бид одоо Адвентист хүмүүс өөрсдөө тэрийг зохиогоод гаргацсан юм уу эсвэл энэ Библиэлд байдаг? Библиэлд мэдээс ном дээр байгаа шүү дээ 3 тэнгэр элчийн мэдээ чинь тийм ээ. Яг. Тэгэхээр Адвентист бол Библийн үгэн дээр тулгуурж Библиэлд одоо тулгуурлаж байна. Библийн үгэн дээр тулгуурлаж тий. За одоо дараагийн асуулт нь болохоор Нара чиний итгэлийн амьдралд нөлөөлсөн хүн. За миний итгэлийн амьдралд нөлөөлсөн одоо хамгийн ихний хүн бол Ишмэгч байдаг. За тий Ишмэгчийг би бол одоо итгэлийн амьдралынхаа бас нэг одоо том тий нэг миний итгэлийн одоо их үнцийг тавьж өгсөн одоо бурханд итгэлийн маань тий одоо энэ цаашдаа ингэж итгэж явах уугүй юу гэдгийг одоо тийм том одоо суурийг тавьж өгсөн хүн бол Ишмэгч гэж би өөртөө бодож явдаг. Манай Ишмэгч чинь бас Адвентист шилдэг итгэгч нарын нэг шүү дээ тий. Бас Хөвсгөл аймагт очиж бас ажиллаж байсан Ишмэгч. Тэгээд Үлзий Сумья хоёр болохоор дараа Ишмэгчийн дараа очиж ажлыг авсан. Тэгээд тэр хоёрт ч гэсэндээ Ишмэгчийн талаар хуваалцах, ярилцах тийм сайхан дурсамжууд зөндөө байгаа тий. За тэгээд Нара. За миний бодлоор нэг юм асуулт байна. Нара чи одоо ингээд итгэгч байж байгаад нэг хэсэг одоо ингээд сүмдээ үйлчлээд ингээд явж байгаад бас ингээд сүмдээ үйлчилж чадахгүй эсвэл одоо сүмдээ явж чадахгүй нэг хэсэг хэдэн жил бас болсон тий. За одоо миний асуух гэдэг асуултыг одоо санааг ойлгож байна чи одоо ингээд нэг хэсэг хугацаанд сүмдээ явж чадахгүй ингээд болсон. Тэр талаараа суул. Яагаад сүмдээ явах боломжгүй болчих вэ нэг хэсэгтээ? За нэг хэсэгтээ бол заах өгөхөр 2008 оноос эхлээд би одоо сүмээсээ бол бас нэг хэсэг хугацаар хүндэрсэн байгаа. 11 жилийн хугацааг бас сүмээсээ хөндөй өнгөрөөсөн байлээ. Их хугацаа маш урт хугацаа тийм бол бас тэгээд 2008 онд би чинь одоо Төв аймагт Сэлэнгэд байж байгаа Төв аймагт эргээд ирсэн чинь нөгөө Төв аймагт маань цуглаан маань байхгүй болчихсон байсан. Тэгээ одоо яг хамрагдах цуглаан байхгүй. Нэг хэсэг нөгөө нэг гэрээрээ ингээд Библи судлаад уншаад ингээд
их хэсэг ингээ байдаг байсан. Тэгээд яг ингээд нэг сүм цуглаанд очихгүй ч юм уу тий ингээд бас нэг хараалагдах зүйлгүй ингээ байгаад хахаар бас хүн итгэл бишрэлээс холддог юм шиг санагдсан надад л. Тэгээ сүм цуглаанд очиж илүү сүнслэг байдлыг авч тий итгэл чахан дүүстэйгээ уулзаж нөхөрлж иж бас тийм сүнслэг байдлыг илүү их авдаг. За удаа гэж бодогдож байсан байгаа. Тэгээ чамайг буцаад сүмдээ ирэхэд юу нөлөөлөв? Яагаад сүмдээ буцаад сүмдээ ирэхээр болов? Тэгээ яг тэр үед одоо ингээд сүмдээ явж байгаа сүмээсээ ямар нэгэн амьдралын нөхцөл шалтгаанаар хий нэгэн хүн өөр газар руу нөгдөг ч юм уу те эсвэл тухайн орон нутагт нь сүм байхаа болдог ч юм уу. Эсвэл одоо тодорхой ажлын шалтгаанаар ч юм уу ингээд сүмээсээ хүн дээр холдсон хүмүүс буцаад сүмдээ ирэхэд жоохон хэцүү байдаг нь одоо Монгол үгээр хэлэх юм бол гэрвшээд байдаг те. Гэхдээ тэр одоо гэрвшиж байгаа нөхцөл байдлаа даваад гарчих юм бол буцаад эн чинь миний одоо яг ингээд итгэгч гэр бүл маань бэ штэ гэдэг тийм мэдрэмжийг аваад одоо ерөнхийдөө тайвширч эхэлдэг. Та чи өөрийнхөө яг тэр үеийнхаа үйл явдлыг бас бид нартай хуваалцаач. Одоо бас ингээд сүмээсээ хүн дээр ирчээд буцаад ирэх юмсан гэхээр танах хүн байхгүй байгаа хаа. Эсвэл одоо намайг арай л эвгүй ч юм уу одоо би явхаа болцсон шүү дээ. Ямар нэгэн байдлаар одоо сүмөөсөө явчаа буцаад ирэхээр ирч чадахгүй байгаа хүмүүс байдаг шүү дээ, тийм хүмүүс. Чиний ярих одоо гэрчлэл, чиний ярих хуваалцах, чиний өөрөө чи мэдрэмж бас их тус болох болов уу гэж би бас бодоод байна. За би болохоор ерөөсөө тийм зүйлийг ерөөсөө бодож байгаагүй. За. Сүм дээр очиод намайг хүлээж авахгүй байх болов тий. Хүмүүс намайг одоо янз бүрээр харах болов ч гэдэг юм уу. Хин нэгэн хүн намайг ингээд одоо төлөх үе ч гэдэг юм ерөөсөө нэг тиймэрхүү хүн ах トゥ нар маань одоо сүм итгэгч маань надтай хүндий байх болов ч гэдэг юм. Ерөөсөө тийм зүйлийг би бол өөртөө дотроо бодож байгаагүй. Тэгээд ингээд үлзээгч надад нэг утаар яриад хэлдэг байхгүй нараа абаах одоо абаа намч очиж одоо баярын мэдээ дүүрчээр очих гэж байгаа шүү цуглаалах гэж байгаа шүү гэсэн чил гээл нэг огшоол тэгэл ингээл баярлал тэгээд хизээ ирэх гэж байгаа бол ингээл бүр ингээ гигэлцээд ихэлсэн. Тэгэл одоо бараг 10 сарын 19-нд нээлт нь болоод Төв аймгийн сүмч нээлт болоо шүү гэж гүтчихлээ нэр хөөрөл онгороод бараг л буцаал нэг амьд ингээл тест амьдраад байгаа юм шиг ингээ бүх юм ингээ сэргээд байгаа юм шиг бүр тийм хэсэг ингээ 12 хоногийг би бүр яг тэгж өнгөрөөсөн. Тэгэл 19-ний өглөө чинь бүр унтаж шөнө нойр хүрэх 19-ний өглөө хурдан болоосоо гээд тэгэл өглөө яагаад ч гэж 6 өнгөрөөс сэрчээл ингээ унтаж чадахгүйс ингээ гигэлцээл бүр тэгэл яг хизээ дуутахулаа хизээ их гэж байгаа эренгүүт хурдан очимсаа гэж бүр ингээ гигэлцээд идэв юм билээ. Дэлхийх бүр нэг хүлээсэн байсан. Тий айгүйх тийм ангацсан цангацсан ч байсан юм уу. Тэгээд цуглаан дээр ирээд ингээл хүмүүсийн царайг хараад тэгэл инкойрч мөхөө өдр ингээл ирэл тэгэл ингээд яг тэр нээлтэн дээрээс нэггүй амар том тайвширлыг авч ирсэн би бүр. Ингээл эн чинь миний бурхан эзэн шүү. Эн чинь миний бурхан эзний сүм шүү гэж бодохоор бүр амар том тайвширлыг аваад. Тэгээ би боддгийн итгэвч болохоос энэ өмнөх бидний амьдарч байсан амьдрал би итгэвч болчоод яаж амьдарч байсан тэгээ тэр завсарласан хугацаанд бас тий миний амьдрал ямар байв эргээд сүндээ ирээд миний амьдрал ямар болж нэгнээ хавцуултууд ингээд надад хийх болт юм юу гарч ирсэн гэж би бас боддгийн өөртөө боломж тий боломж бас тэгж гарч ирсэн. Итгэвч биш амьдралаар амьдрахад хүн ямар хэцүү ямар сэтгэлийн дарамттай ямар тийм тий одоо бүх зүйл ингээд дарамт юм шиг гэж байдаг тий бурхан дээрээ ирэхэд бидний бурхан эзэн ямар амар амгалан биднэрт өгдөг вэ гэдгийг бүр ингээд айгүй сайн мэдэрсэн. Яг үнэ. Юм да тий. Ингээд сүм дээрээ ирэхэд одоо шаббат өдөр гэхтэл одоо жишээ нь бид нарт амар тайван за нэг өдөр нэг сайхан амраад өнгөрөөчиё гэдэг тийм сэтгэлдлийг хүртэл төрүүлж бид нарт одоо тэр ухамсарыг суулгаж өгч байгаа шүү дээ тий. Хэдий одоо ингээд шаббат өдөр бид нар бурхнаа алдаршуулах ёстой гэж байгаа. Гэхдээ шаббат өдөр бид бурхантайгаа хамт амрах ёстой юм аа гэдгийг бас бурхан маань ойлгуулж өгч байгаа тий. Тэгэхээр одоо сүм цуглаандаа ингээд буцаад ирээд ингээд бурхныхаа үгийг сонсоод буцаад ингээд нөхөрлөөд явна гэдэг чинь
бас үнэхээр чухал итгэгч хүмүүсийн Христэд итгэгч хүмүүсийн амьдралын бас нэг чухал хэсэг юм аа гэдгийг бас улам илүүхээр мэдэх, таньж мэдэх боломжтой болж байгаа юм байна л да. За. За тэгээд нараа бас нэг асуулт байна. Чиний одоо Библийн дуртай дүр? Би болохоор зэрэг яг миний дуртай дүр гэдэг юм бол би болохоор зэрэг Йовын дүр айгүй дуртай. За. Тэгээ ямар их зовлон шаналл, тэгээд ямар их одоо хавчлага тий одоо ямар их одоо тэр бүхнийг даван туулаад одоо эзнийг хідээч мартахгүй тий эзнээс ингээд зуураатай ингээд байгаад байдаг. Аа яг үнэ. Тий. За тэгвэл чи ундаг итгэгч гэж би бол өөрөө боддог. Яг үнэ. За бүр ингээд гэрийнх нь эхнэр нь нэрчээд хүртэл хэлдэг штэ тий чи нөө. Тий. Одоо чи ингэж байхаар зөвөр бурхныхаа хараагаад үхээч гэ. Бас арай тэнд амар ингээд яар шахандаа баригдсан. Амар эхнэр нь нэрж яг тийч бурхнаа багтаад байгаад тэгээд бурхнаа гомдлохгүй байгаад байгаа юм бэ гэл тий. Тийм. Явын түүх бас үнэхээр. Тэгээд одоо тэр сатаны тэр одоо явуулгууд ингээд тий сатаны тэр хийж байгаа ажлуудыг эсэргүүцээд ингээд бурхнаасаа зүгдээл тий. Ингээд байгаад байдаг. Тэр бол дагуу тэр бишрэл гэж би бол өөртөө боддог. Тэгвэл чи өөрийгөө Библийн ямар дүртэй зүйрлэх вэ? Би одоо ингээд хэсэг хугацаанд зүгээс голдож яваад ингээд орж ирснийхээ дараа тэгээд Библийг ингээд нэгээд уншсан чи хамгийн түрүүнд надад нөгөө Петрийн ингээд шууд толгойд орж ирчихсэн байхгүй. Тэгээд нээсэн чи яагаад ч юм хамгийн түрүүнд тэр Петрийн түүх гарч ирсэн байхгүй. Яг Петр шиг юм биш тэгээд өөрийгөө би ингээд бодож байгаа байхгүй. За одоо жишээ нь яг ямар түүх илүү гарч байгаа. Тий нөгөө Петр ч нөгөө хин Есүсээс урвдаг шүү дээ тийм ээ. Дахиад догдохоос өмнө 3 удаа урвчдаггүй юу? Тий яг тэрийг ингээд тэр түүх нь ингээд хамгийн түрүүнд ингээд Библи нэнгүүт ингээд гарч ирсэн байхгүй юу. Тэгэл дараа нь Петр өөрөө тий яг жинхэнэ итгэгч болол тий. Тэр гимшээд тий тэрийг гимшиж чаддаг. Тэгээд би яг тэрийг нэгээл тэр ингээд хамгийн түрүүнд надад уншиж би яг Петр шиг яагаад би бурхнаас урваа гэж ингэж өөртөө ингэж бодох тий бас тэр юу гарч ирчихсэн надад тэр үед. Тэгээд юу гэж бодсон бэ Петрийг цаашаад яг тий Петр шиг жинхэнэ итгэгчийн амьдралаар би амьдрах юмсаа гэж хичээж байгаа. Тэр мундаг хүмүүсийн дайнд хүрэхгүй захалдаа гэтэл хүрэхийн тулд хичээж амьдрнаа гэж өөрөөсөө зорилго тавиад байгаа. Амен. Ста мундаг зорилго байна. За тэгээд дараагийн асуулт манаараа чи амьдралдаа хүлээж авсан хамгийн зөвлөмж. Зөвлөмж тийм ээ. Миний яг одоо энэ амьдралын хугацаанд хамгийн их толгойд орж ирдэг зүйл байдаг вэ гэхээр манай одоо энэ хоёр ихч маань надад нэг зүйлийг хэлжсэн байхгүй анх энд инженер болж ирчээд тэгээд бид хоёрт ингээд нэг байр майрны гэрээ хийгээд ингээд бид хоёрын байрыг ингээд Төв аймагт ингээд зохицуулж өгч байгаа. Энэ хоёр их юу гэж хэлсэн бэ гэхээр хүн хуулийн мэдлэг бол хизээч тий хэний ч доор явдах юм а гэд. Тий чи хэдий итгэвч хүн ч гэсэндээ тодорхой хэмжээний өөрийнхөө хэмжээнд хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг ингээд хэлжсэн байхгүй юу тухайн үед надаа. Тэгээд тэр үг бол ерөөсөө ой тань одоо ингээд тэр 2002 он одоо ингээд 2020 он болсон биз дээ. Энэ 18 жилийн хугацаанд ерөөсөө миний толгойд нэг хүнтэй очиад уулзсан ч гэсэн би хуулийн мэдлэггүй болов тий энэ хүнд ингээд үгээрээ дарлуулна шүү. Би тэгэн шүүгээд ингээд бүр нэг тийм ой тань шингэтгэл рүү хэлж өгчээсэн надаа. Наач ч сайхан зөвлөмж нэрэл бас бид нараас тодорхой хэмжээнд хуулийн мэдлэгтэй бэжиж алва ажил төрлийг зохицуулна тий одоо шийдвэр гаргана. Яг үнэ. Тий ялангуяа яг Христэд итгэгч хүмүүс бол маш том хуулийн мэдлэгтэй бурханд итгэгч хүмүүс байх ёстой тий бид нар яг хэн нэгний дор орохгүй тулд бид нар ядаа дараагийн шашны тухай хуулиа мэддэг байх ёстой. гэж хэлчихсэн тий. За дараагийн асуулт маань чи бусдад өгөх одоо би зөвлөмж одоо чиний зөвлөгөө урамшуулал. За
Бидний ер нь ярилцлагыг бол сонсож тий. байгаа хүмүүс за эсвэл ингэж хэлж болох юм нараа. Чи одоо За. сүмдээ ирэх гээд одоо ирж чадахгүй байгаа тий. Одоо ингэж нэг Аха. сүмдээ явдаг байж байгаа сүмээсээ ингээд нэг хэсэг Холдчиход хугацаанд байгаа. холдчиход тэгээ одоо ингээд ирэх гээд зүрх сэтгэл нь ингээд хүл ингээд бэлэн тэгсэн хэрнээ ингээд зориг нь хүрэхгүй байгаа хүмүүст тэр юу гэж зөвлөмөр вэ? За ер нь бол тийм хүмүүст би болж өгвөл нөгөө 2 хүүтэй аавын түүхийг уншаад үзээрэй л гэж зөвлөмөр санагдтiin ер нь бол. Амен. Тийм ээ нөгөө тий том хүүгээ нөгөө хамаг хөрөнгөө аваад яваад тийм ээ өрн таран хийчээд эргээд ирэхэд аав нь яаж хүлээж авч ирсэн юм бэлээ найр наадам хийгээд хүлээж авдаг штэ тий яг тэрнтэй адилхан бидний бурхан эцэг биднийг эргээд сүмдээ ирээд тийм ээ эргээд өөртөө нь уулзахад одоо тэнд мянган тэнгэр илж баярлж ийт юм аа. Тийм учраас битгий одоо тэрнээс зүрхшээж хэн надад яаж хандах вэ гэж битгий зүрхшээгээрээ хамгийн гол нь хүмүүсийн харилцаа чухал биш бурхан эзэн бидний хүлээж авахдаа баяртай байдаг юм аа гэдгийг л хамгийн сайн ойлгосоо гэж хүсдэг. Амен. Яг үнэ. За тэгэд одоо би ярилцлага дуусгамааргүй байна. Гэтэ эхэлсэн зүйл дуусах цаг хугацаатай байдаг тий. Тэгээд одоо сүүлийнхээ асуултыг тавья нараа. Хэрв чи дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч байсан бол юуг өөрчлөх вэ? Эсвэл хийх вэ? Би одоо энэ сүмээсээ холдсон байгаа тий. Одоо ингээ бурхан дээр ирээд бурханаас буцаад холдсон байгаа. Одоо сая чиний ярьсан. Одоо тэдгээр хүмүүсийг тий. Тэдгээр хүмүүс рүү хандсан ажил илүү хийх юмсан. Тэдгээр хүмүүсийг одоо итгэлээр дэмжих сан тий. Тэгж бодож явдаг тий. Одоо ерөнхийдөө алдагдсан хондоо буцааж авчирья гэдэг тий. Тий, алдагдсан хоньныхоо хойноос явцгаах юмсан л гэж уриалах юмсан л гэж боддгийг ер нь бол. Амен. Амен. За asta үнэхээр сайхан харилт байла. За тэгээд бас нэг асуулт асуумаар байна. Яа тэгэхээр чи хамгийн анхны мишнэрүүд нэг байсан учраас тэгээд мишнэрийн сургалтанд сууж байх үед энэ болохоор нэмэлт асуулт шүү заяа. Мишнэрийн сургалтын дээр сууж явах үед тохиолдож байсан хөвгчлөлтэй явдлаасаа хаалцааш нараа. Чот хөвгчлөлтэй явдал зөндөө л сумья үлзээш би дурч нэг өрөөнд байдаг байсан. Тэгээд нөгөө сумья манай өрөөнөөс нэг орой хоолны мөргөл явуулдаг гэсэн. Тэгээд нэг өрөөнөөс нэг дуу гаргая гээл. Тэгээд нэг юун дээр орой нөгөө хоолн дээр ингээ бүгдээрээ ингээ сууцгаасан байсан чинь манай сумья гарч ирэл. Ямар хамхлагаас үлээ нэг мэдчихэж байна. Одоо би нэг хамхлах нэрийг яг мартчихад байна. Тэгэл манай мишнэрүүд тэгээд бүгд пир хийдэл нээлтэл. Тэгээ би тэрэн дээр анх эхлээд амар иччихсэн байхгүй юу? Яг тэр хүмүүс ингээд пир хийл инээлчтэн. Тэгэл яг ингээд дуугаа дуулаад ихсэнгүүт тэр нөгөө нэг ичгүүрч юм уу те айдас маань ингээд бүгд ингээд алга болчихсон. Одоо яг тэр нэг сумьягийнхаа өвчөөс нэрийг яг мартчихад байна. Хоёулаа сумьягаас асуунаа дараа нь ямар харин нэр өгчээсэн тийм. 3 дугаар палатнаас тий. Тийм. Манай палатны 3-аас мэдчихэж байна гэлөө нэг. Тэгэл нэг инээдтэй нэг л аягүй инээдтэй л тийм нэг палат малаад яриад нэг инээдтэй л ирсэн ба тэрийг одоо яг сайн санахгүй наа бас. Тэр мэтчлэнгээ ер нь инээдтэй явдлууд бол биднэрт бол зөндөө тохиолдож байна. Яг үнэ. Тэгээд би яагаад энэ зүйлийг дахиад асууж байгаа вэ гэхээр би залуу хүмүүсийг одоо мишнэрийн сургалтанд хамрагдаасаа тэгээд тий амьдралынхаа нэг үеийг бас тэр баярт мэдээ түгээгч болгож яваасаа гэж бас уриалж байна. Тэгээ бас тийм болохоор хоёулаа ангийнх нь энэ одоо инээдэмтэй дурсамжаар дамжуулаад бас хүмүүст бас тийм хүсэл төрөх төрөөсэй гэж бас айгүй хүсэж байгаа шүү. Тийм болохоор найз нь асууж байна. Тэгээд миний амьдралдаа хийсэн одоо бас нэг зөв сонголт юу байсан бэ гэхээр мянган мишнэрийн тэр хөдөлгөөнд явсан. Тэгээд амьдралынхаа хэсэг хугацааг одоо баярт мэдээ түгээгчээр одоо ингэж өнгөрөөсөн баярт мэдээ түгээгчийн ажил хийсэн манд байсан. Одоо яг энэ үед ирээд ингэж бодоод харахад
хүнд хэцүү үе байсан. Бас хөгжилтөө сайхан үе байсан тий. Тэгтэл залуу насны айгүй хിവэлтэй үед байсан тий хамгийн сайхан дурсамжтай үе маань одоо баярт мэдээ төгөгч байсан үе маань. Ямаа тийм болохоор бас хоёлаа залуучуудаа уриалээ тий. Баярт мэдээ төгөгч болоорой. Хамаагүй цалин мөнгө мэдээ цалин мөнгө нь хангалттай байгаагүй. Тэгээд шинэ газар чи өөрөө яваад орон гэрээ бэлдэн, чи өөрөө яваад хүмүүстэй өөрөө очиод хүмүүстэй нөхөрлөн, чи өөрөө бүх зүйлийг хийх болно. Гэхдээ нэг зүйлийг илүү их мэдэх хэрэгтэй. Юу гэхээр бурхан чамтай хамт байгаа. Ариун сүнс гэдэг агуу туслагч чамтай хамт байгаа. Тэ? Тийм яг үнэ тийм ээ. Тийм учраас би бас энэ зүйлийг бас уриалах юмсан гэж бодож байгаа. За тэгээд бидний урилгыг хүлээж аваад Cherry Book сувгийн маань Монгол Adventist буланд бидэнтэй ярилцлагыг ийм сайхан ярилцлагыг өгсөн нараа найздаа баярлалаа. За баярлалаа. За тэгээ танаа гэр бүл бурхны хайр ивэл нэгүсэл дүүрэн байх болтгоо. Тэгээ нараа зөндөө олон мишнэрүүдийг бэлдээрээ танаа сайхан сэжигэнсэн сайхан хүүхдүүдийг бүгднгийн яг тэр товлсон цаг хугацаанд нь насан туршид ирэхэд нь бас нараа уриалж хүүхдүүдэд мишнэр болгож явуулаарай гэж найз нь уриалээ. За баярлалаа. За баярлалаа. Тийм. За баяртай. За баяртай. Нарагийн маань гэрчлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Биднийг та мөн бас subscribe дарж дэмжээрэй. Subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Хэрэв та илүү олон ярилцлагыг сонсохыг хүсвэл эдгээр товчлуур дээр дарна уу? Харин магтан дуу сонсохыг хүсвэл эдгээр товчлуур дээр дараарай. Тэгээ та бүхэн бас биднийг лайк дарж дэмжээрэй. Дараагийн удаа дахин уулзтлаа. Түр баяртай.